өсгөлөн зарлаж далд хэлбэрийн сурталчилгаа хийж байна. Мөн одоо ард түмэн одоо хөрхөн урайлан дуудаж байна. Ийм учраас инквайри гэдэг хүнд би урайлаг гаргаж байгаа. Юу гэхээр зэрэг ер нь одоо сонгуул болгоны өмнө өлсөн зарлаж яах юм? Яасан муу ёртой юм бэ? Ийм одоо чухал тохиолдолд өлсөн зарлаад ард түмнийг урайлаад байдаг нь бол ёс зүй гэхээс ёс зүйд нийцэхгүйгээс гадна сонгуулийн хууль нийцэхгүй байна гэж ингэж харж байна. Хэрвээ энэ үйлдэлүүдээ дасан зогсоохгүй бол бид одоо албан ёсоор зохих одоо хуулийн эрх үхий байгууллагууд одоо албан бичгээр хандах болно гэдгийг одоо албан ёсоор одоо сэтгүүлчдэд дамжуулж мэдэгдэж байна. Энэхээр бол Монгол Ардын хувьсгалт нам бол сонгуулийн тухай хуулийг хэд хэдэн заалтуудыг зөрчиж үзэж байгаа. Хэдгээр заалт байна вэ гэхээр сонгуулийн хуульд бол байдаг. Сонгуулийн нэр дэвшилх үйл ажиллагаа журмыг зөрчиж одоо үйл ажиллагаа явуулах юм бол сонгуулиор төзүүлнэ. Хоёрдугаарт нь ил далд сурталчилгаа хийж болох гэсэн хуулийн заалтууд байгаа. Энэтэй холбогдуулаад хэлэхэд инквайри болоод Монгол Ардын хувьсгалт нам бол 27 оны хугацааг бол хэтрүүлж хийсэн байгаа. 28-ны өглөө болохоор хийсэн.